Сайн байцгаана уу? Та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих сэдэв бол шилийн сайн эрс гэж ер нь ямар хүмүүс байсан? Шилийн сайн эрс гэж юу юм бэ? Шилийн сайн эрс ямар үед төрөн гарсан юм бэ? Гэх зэрэг сэдвүүдээр өөрийн мэдэх зүйлсээс балцнаа. За ерөнхийдөө шилийн сайн эрс гэхээр түүхэнд янз бүрээр тэмдэглэгдсэн байдаг л да. Зарим талаараа ард түмэн тусалдаг маш сайхан сэтгэлтэй хүмүүс байсан гэдэг бол зарим талаараа хулгайч, дээрэмчин, орхотол, босуул гэх зэргээр янз бүрээр харуулсан байдаг. Ерөн шилийн сайн эрс гэж юу юм бэ? Хямартай, золбоотой, цогтой ирчүүд байсан уу? Аль эсвэл үнэхээр ард түмний төрөнгийн хулгайлдаг, дээрэмчин, босуул, хэрээр гэр хийж, хэцэр дээр хийж явдаг байсан хүмүүс байсан уу? Энэ талаар та бүхэндээ ойлголт өгье. Шилийн сайн эрс нь ерөнхийдөө Монгол улс нь манжийн дарлалд 100 жил болоход хамгийн ихээр төрөн гарсан байдаг. Монгол улс гэдэг улс манж чингүрний ноёрхолд 100 жил дарлалд байхад ард түмний амьдрал ямар байсан бэ? Эргүүлэн нэг санацгаая. Ард түмний амьдрал ядуу буурай, мал аж ахуйн түшгэлсэн тийм л байсан. Монголд газар тариалан гэдэг зүйлийг эрхэлж байгаагүй. Монголчууд эртнээс өдийгөөс төдий хүртэл мал аж ахуйдаа түшгэлж амьдардаг ард түмэн байсан байна. Гэтэл яагаад энэ шилийн сайн эрс гэж төрөх болов? Шилийн сайн эрс ямар эрчүүд байв? Тэр үед нийгэм нь Монгол улсын баяд, ноёд, ухаантай гэсэн болгоно нь манжийн хааны дагаар орсон. Бүгд алав говчуур төлдөг. Дээшээгээ одоо цаг үеэр ирэх юм бол долгоно. Доошоо маш ширүүн. Хүний амийг юм чинээ бодохгүй. Ард түмний ардын амьдралыг маш ихээр боомлж боогдуулсан. Тийм зүйлсийг дэвчихгүй сайн эрс гэдэг хүмүүс босдог байсан. Тэд боссон хүмүүсийг 9 эрүү шүүлт, гэмт хэрэг тулгах зэрэг олон зүйлд холбодог байсан учраас хэрвээ манч төр баяд ноёдынхоо эсрэг боссон хүн гэр орондоо байх аргагүй байдаг байсан. Тийм учраас тэд гэр орноосоо дайжиж нутаг хошуу гисэж ёстой хэрээр гэр хийж, хэцээр дээр хийж амьдардаг байсан. Тиймдээч шилийн сайн эрсүүд хэдий гэр орон нутаг орноосоо дайдсан ч эгэл ард ядарсан ард түмэнд баяд ноёд, түшмэд, данжаадууд зэрэгээс хулгайлсан эд зүйлсээ ард түмэнд тараадаг байсан. Үүнийг нь ард түмэн хүндэтгэж шилийн сайн эрс гэдэг нэрсийг өгсөн байдаг. Тэд хил давна. Тэд хушуу аймаг алгасан. Тэд зөвхөн ард түмний амьдрал ямар ядуу буурай дарлалт байгааг маш ихээр эсэргүүцдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр цаг үедээ төрсөн ардчлагч нар буюу ардчсан нийгмийг хүсэмжлэгч нар байсан гэж хэлж ерөнхийдөө болох юм. Тэдний амьдрал амар байгаагүй. Тэд хүссэн үедээ гэр орондоо очих, эхнэр хүүхдтэйгээ амьдрах, аав ээжтэй очоод золгох тийм эрх тэдэнд байгаагүй. Гэхдээ тэд хүн чанар, хүнлэг чанараа хязээж алдаж үзээгүй. Тэд хүний амьд хүрдгүү байсан. Тэд
ноёдоос айсандаа биш. Тэдэнд хүн алах зориг байхгүйдаа биш. Тэд сайхан сэтгэлтэй эгэлжирийн Монгол эрчүүд байсан. Ямар ч үед зовлон бэрхшээлтэй үед баат руу түрэн гардаг. Гэвч түүхэндээ тэд нарыг маш муугаар үлдээсэн байдаг. Улгайчид, дээрэмчид маш муухайгаар хэлсэн байдаг. Өдгөө Сүхбаатар аймгийн Дархан суманд байх Шилийн богд хэмээх хайрхан бий. Тэр хайрхныг жил болгон маш олон монгол эрчүүд зорж Хэмэр лундаага сэргээнэ гэж ярьдаг. Яг үнэн бод тэрэг дээрээ Шилийн сайн эрс, аав ээж, ах дүү, төрөл төрөсөд хань ижил үр хүүхдээ санагалцахдаа Шилийн богд хайрхан дээр гарч цэлийсэн уужим талыг харж сэтгэл доторх зангирсан бүх занглаагаа ангаргаж өөртөө болон сэтгэл зүрхэндээ тангар хүргэх байсан түүхтэй хайрхан юм. Тэр сайхан хайрханд маш олон монгол эрчүүдийн сэтгэлийн бууглаа, занглаа, гомдол, харуусал маш олон зүйл шингэж байсан учраас гэтэл зарим хүмүүс маш буруугаар ярьдаг. Хулгайч нар очиж тангараг өргөдөг. Хулгайчийн уул гэх мэтлэнгээр ярьдаг. Үгүй юм аа. Тэдгээр Шилийн сайн эрс гэдэг хүмүүс нь тэмцэгч нар байсан. Шилийн сайн эрс гэдэг нь босуул биш, босоо монгол эр хүн байсан. Шилийн сайн эрс нь шил тангар өргөсөн эрчүүд байсан. Тийм ээ. Бидний өвөг дээдэс маш олон дайн тулаантай түүхтэй. Тэрний нэг тэмцлийн хөлбөр нь Шилийн сайн эрс гэдэг хөлбөр байсан юм. Энэ сайхан түүхээр маш олон түүхүүд байдаг. Утга нутаг тэм Шилийн сайн эрс байсан домог байдаг. Би бодохдоо энэ түүхүүдээр маш олон гоё кино, контент хийж болох юм байна гэж дотроо бодож явдаг. Бид чинь агуу түүхтэй оров. Бид дэлхийн талыг эзэлж байсан, бид дэлхийг айлгаж чичиргэж байсан ард түмэнч манч төрийн иргэшээлд орж дарлалт явсан үе ч юм байна. Гэхдээ монгол эрчүүдийн цог золбоо, монгол эрчүүдийн үр сард одоо ч тасраагүй. Гэдэгт би итгэдэг. Шилийн сайн эрс гэж яг хин юм бэ? Хэрв та өнөө цагт ямар хүмүүсийг Шилийн сайн эрс гэж нэрлэх вэ? Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа тэмцэгч нарыг нэрлэх үү? Аль эсвэл эгэл жирийн амьдралынхаа төлөө тэмцэж байгаа ард түмнийг хэлэх үү? Хуулийг сахиулж яваа хууль сахиулагч нарыг хэлэх үү? Аль эсвэл бид бүхний дээр заларсан улсын их хурлын гишүүд буюу хууль тогтоох төрийн дэд байгууллагын хүмүүсийг ойлгох уу? Та өөртөө нэг бодоод дүгнэлт хийж үзээрэй. Мэдээж маш олон сонирхолтой түүхүүдийг ярих болно. Та бүхэн намайг дэмжиж лайк болон subscribe дараарай. Илүү олон сонирхолтой бичлэгийг оруулах болно гэдэгтээ та бүхэнд амлаж байна.